Бүгдэнд нь өдрийн мэнд. Би яг одоо мод тарих гэж байна. Та бүхэн байгууллагын хашаанд болон гэртээ мод тарих нь маш энгийн гэдгийг энэхүү бичлэгээс үзэх болно. Ингээд явцгаая. За би яг одоо модон худалдаа авахаар ирсэн байна. Тэгэхээр маш олон төрлийн моднууд байд юм байна. Тэгэхээр яг ямар зөв сонголт хийх хэрэгтэй вэ гэдгээ одоо худалдагч чижсэн бүгдээр асууцгаая. Тэгэхээр ихчээ намрын үйлрэлд мод тарих нь хамгийн тохиромжтой гэдэг чинь яг ямар шалтгааны улмаас ингээд намрын үйлрэлд мод тарих нь зүг байд юм бэ? Анхны мод тарилтын устгаа 2-3 удаагийн давтамжтай гэдгийг хүмүүс мэдж байгаа. За модоо тариад усал чинь услангууд шингэж штэ хөрс. За тэгээд дахиад услана 2-3 удаагийн давтамжтай услаад мод тарих услага чинь болчихж байгаа. Хавар хөрс сөхгүй штэ тийм ээ. Хөрс сөхнө гэдэг маань дахиж тоогоо ухаад мод тарихыг хөрс сөхөх гэж яриад байгаа штэ. Тэгэхээр намар болохоор тарьсан байвал хаврын ажлыг бас хөнгөвчж байгаа. Намар болохоор одоо 2-3 удаа услаад тэгээд өвлжүүлнэ гэсэн. За ямар ч тач би модоо сонгочлоо. Мод маань 1000-аас 100000 төгрөгийн хооронд үнэтэй байт юм байна. Тэгэхээр маш их юм төсөв. Ингээд модоо тарьцгаая. За ямар ч тач байгууллагын хашаанд модоо тариад дуусчлаа. Та бүхнийг ч мөн адил намрын мод тариалтанд бигдэж мод тарихыг хүсэж байна. Баярлалаа.